За энэ өдрийн мэнд хүргэе. Багшийн хөгжил болон сургалтын нөөц гэсэн Facebook пэйж дэх хандлтуудыг хараад Microsoft PowerPoint 2019 програм дээр видео хичээл хийх тухай ойлголтыг жоохон дэлгэрүүлж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа. За энэ хэсгээр слайд руу аудиог хэрхэн оруулах тухай, за мөн PowerPoint програм дээр видео файлыг хоёр аргаар үүсгэж болох тухай техникийн аргачлалыг үзье. Энд слайдууд бэлтгэсэн байгаа ба би ярих зүйлээ Note гэсэн талбарт слайд бүрд оруулж өгсөн байгаа. За би Microsoft PowerPoint 2019 програм дээр ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Видео хичээл хийх явцад багш өөрийнхөө ярьж байгаа видео бичлэгийн дүрсээ заавал оруулах шаардлагагүй байдаг. За оруулсан тохиолдолд хэрэв засвар оруулах хийх шаардлагатай бол яриа дүрсний сохируулжлыг мэргэжлийн видео редактор програмаар засч янзлах хэрэгтэй болдог. Тийм шаардлага гарч ирдэг. За иймээс хэлбэрийг бодоод зураг тавиад өөрийнхөө тухайн мэдээллийг оруулаад явуучих болно. Яг хатуу баримталсан дүрм энд байхгүй гэж хэлж болно. Эхний слайдыг ийм байдлаар би харууллаа. PowerPoint слайд руу аудиог хоёр байдлаар оруулдаг. За эхний арга нь гар утасны voice recorder гэх мэт аппликейшн ашиглаж байгаад ярих зүйлээ ярьж оруулнаа. За жишээлбэл Android утсанд MP4A гэсэн форматаар хадгалдаг ба. За энэ форматыг PowerPoint 2019 шууд дэмждэг. Өөрөөр хэлбэл оруулж ирэхэд асуудал байхгүй гэсэн үг. За гар утсан дээр ярих зүйлээ ярьж дуусны дараа слайд 01 гэж би өөрийнхөө гар утсан дээр хадгалсан байна. Одоо компьютерт гар утсаа холбоод гар утснаас слайд 01 гэсэн MP4A аудио файлыг олж байна. За би энийг олоход амар гэж бодоод компьютерийн десктоп дээр хадгаллаа. Таны лекцүүдийг курсын контент гэж хэлж болно. Лекцүүд нь сургалтын үр дүн, шин санаа бодлоо оолзох, бусад аудио бичлэг хийх хоёр дахь арга нь болохоор шууд компьютерийн микрофон ашиглаж аудио бичлэг хийн. За энийг 2 дугаар слайд дээр, дараагийн слайд дээр туршиж үзье. За ингээхийн тулд 3 дугаар слайд нэгээд Note талбарыг гаргаж ирээд за би эндээс бол унших зүйлээ харна. Insert зэснээс audio гэсэн дэлгэдэг зэснээс record audio гэсэн командыг ажиллуулна. За нэм өрөнд слайд 2 гэж нэр өгөөд бичлэгийн улаан товч дээр товчлоо. Лекцүүд болон презентац бичлэгийг ямар арга замаар хийж болохыг үзье. Видео конференцийн хэрэгсэл, лекцийн зураг авалт, дэлгэцийн бичлэг, өргөтгсөн подкаст болон онлайн презентацийг ашигладаг. Лекцийн бичлэгийг хийх хялбар арга бол видео камерын тусламжтай ангид болон лабораторид бичлэг хийх явдал юм. Энэ тохиолдолд бичиж авсан видео бичлэгийг редакторлох шаардлага гарч магадгүйг анхаараарай. Видео камер байхгүй бол яах вэ гэж. Ухаалаг утас болон таблетыг 3 хөлтэй тулгуур ашиглан бичлэг хийж болно. Таны оюутнууд химийн лабораторийн ажил эхлэхээс өмнө лабораторийн ажилд яаж бэлтгэв, яаж явагдаж байгааг урьдчилан харахыг хүсэхгүй гэж юу? Та эхлээд ямар шат дараалал явагдахыг өөрийн биеэр үзүүлсэн бичлэг хийж үзүүлвэл дараа нь оюутнууд өөрсдөө лабораторийн ажлыг хийхэд юу тохиолдохыг мэдж ажлыг сайн гүйцэтгэх болно. За ярих зүйлээ ярьж дууссан бол стоп товч дээр товчлоо. 2 дугаар слайд руу сая хийсэн аудио бичлэг оруулсан харагдаж байна. Лекцүүд болон презентацийн бичлэгийг ямар арга замаар хийж болохыг үзье. Видео конференцийн хэрэгсэл. За одоо видео бэлтгэх ажилд оръё. Презентац эхлэнгүүт аудио шууд тоглож эхлэхээр тохируулах хийж өгнө. Ингэхэд бол playback tab дээр товшоод старт мөрөнд автоматар гэсэн төлөвийг тавьж өгнө. За мөн 2 дугаар слайд нэгээд чанга эргэж байгаа айкон дээр товшоод playback tab дээр товшно. Эндээс старт мөрөнд автоматар төлөвийг тавьж өгч байна. За бас слайд руу ийм байдлаар аудио бичлэгүүдээ оруулж болно. Автоматар тоглох горим дээр нь тавина. За одоо видео болгож хадгалъя. Хоёр аргаар хадгална гэж хэлсэн. За эхний арга нь болохоор файл зэсний export mode дээр товшиж create video гэсэн мөрийг сонгоно. За эндээс Full HD 1080 гэсэн форматыг сонгоод бусдыг нь хэвээр нь орхино. За тэгээ create video гэсэн айкон дээр товшиж энд хадгалах газраа зааж өгнө. За нэр өгнө. За олоход амар гэдэг десктоп дээр би видео доогуур зурстай export гэж нэр өгөөд хадгалж байна. За save товч дээр товчлоо. За PowerPoint програмын энэ слайдын доохон хэсэгт MP4 формат руу хувиргах процесс явагдаж байгааг харуулж байна. За тодорхой хугацааны дараа хувиргалт хийгээд дуусна. За дууссан гэж би десктопоос энэ файлыг тоглуулж үзье. Таны лекцүүдийг курсын контент гэж хэлж болно. Лекцүүд нь сургалтын үр дүн,
шин санаа бодлоо хуваалцах, бусад их усүрийн хотгооныг задлан шинжлэх болон нэгтгэн дүгнэх, мэдээллийг яаж ашиглах, дадал хэвшлийг хэрхэн бий болгох гэж олон зүйлд хамааралтай мэдээллийг өөртөө агуулж байдаг. Лекцүүд болон презентац хэмжлэгийг ямар арга замаар хийж болохыг үзье. Видео конференц хэрэгсэл, лекцийн зураг авалт, дэлгэцийн эмчлэг, өргөтгсөн подкаст болон онлайн презентацийг ашигладаг. Лекц болж байна. За хоёр дахь арга руу оръё. Хоёр дахь арга нь дэлгэцийн эмчлэг хийгээд түүнийгээ хадгалах арга юм. PowerPoint програм дээр за insert хийснээс screen recording гэсэн айкон дээр тавшина. За PowerPoint програмаа slideshow горин дээр нь тавина. Презентац горин дээр тавшлаа. Аудио идэвхцнийг бас шалгаарай. За энд нэмэлт хөвдөг туслах цонх гарч ирж байна. За select area гэсэн айкон дээр тавшаад бичлэг хийх талбараа сонгодог. За аудио идэвхцнийг бас шалгаарай. Сонгосны дараа record тавч дээр тавшина. За тэгээ слайд ийм презентац үзүүлж байгаа мэт ажиллана. Таны лекцүүдийг курсын контент гэж хэлж болно. Лекцүүд нь сургалтын үр дүн, шин санаа бодлоо хуваалцах, бусад их усүрийн хотгооныг задлан шинжлэх болон нэгтгэн дүгнэх, мэдээллийг яаж ашиглах, дадал хэвшлийг хэрхэн бий болгох гэж олон зүйлд хамааралтай мэдээллийг өөртөө агуулж байдаг. Лекцүүд болон презентац хэмжлэгийг ямар арга замаар хийж болохыг үзье. Видео конференц хэрэгсэл, лекцийн зураг авалт, дэлгэцийн эмчлэг, өргөтгсөн подкаст болон онлайн презентацийг ашигладаг. Дуусмагц маузны сумыг дээд иргэнгээр өнгөрүүлэхэд за хүүхэд сонх гарч ирж байна. Stop гэсэн товч дээр тавшлаа. За слайд дээр видео бичлэг бий болсон нь энд харагдаж байна. За энэ видеон дээр маузны баруун товчийг тавшаад Save Media гэсэн мөрийг сонгоно. За энэ нэр өгье. Desktop дээр видео дагуулзуурстай screencasting гэсэн нэр өгдөө. За хадгаллаа. За одоо desktop-оос тоглуулж үзье. Таны лекцүүдийг курсын контент гэж хэлж болно. Лекцүүд нь сургалтын үр дүн, шин санаа бодлоо хуваалцах, бусад их усүрийн хотгооныг задлан шинжлэх болон нэгтгэн дүгнэх, мэдээллийг яаж ашиглах, дадал хэвшлийг хэрхэн бий болгох гэж олон зүйлд хамааралтай мэдээллийг өөртөө агуулж байдаг. Лекцүүд болон презентац хэмжлэгийг ямар арга замаар хийж болохыг үзье. Видео конференц хэрэгсэл, лекцийн зураг авалт, дэлгэцийн эмчлэг, өргөтгсөн подкаст болон онлайн презентацийг ашигладаг. За болж байна. За ийм байдлаар бид PowerPoint програм дээр хоёр аргаар видео хичээл хийх техникийг үзэж дууслаа.